Америк нэгдсэн улс болон Иран улсын хоорондох цөмийн хилэлцээний эхний шат өндөрлөлөө. Хойд Солонгос улс цөмийн зэвсэгт улсын байр сууриа бүрэн хэрэгжүүлнэ. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер огцорч байгаа гэдгээ зарлалаа. Европ даяар хэд халал тохиож хүний амьд цэцэн тохиолдол хурдтай нэмэгдэж байна. Арамдрын үзэгчдээ дэлхийд дахинд өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За Швейцар улсад болж байгаа Америк нэгдсэн улс болон Иран улсын хилэлцээний эхний шат тодорхой хэд хэдэн ахицтай өндөрсөн гэдэг өчигдөр мэдээлсэн. За гэхдээ өнөөдрийн байдлаар цөмийн байгууламжуудын хяналт шалгалттай холбоотой асуудлаар хоёр талын байр суурь зөрүүтэй үлдэж байна. За Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance хилэлцээний дараа Иран олон улсын цөмийн хяналтын байцаагчдыг улсдаа иргэн ажилуулах боломжтой гэж мэдгдсэн бол Техран үүнийг нь ницааж амлалт өгөөгүй гэсэн байна. Тодорхойлбол дэд ерөнхийлөгч JD Vance-тай хэлж байгаагаар олон улсын атомын энерги агентлагийн байцаагч нар Иран улсад иргэн ажиллах асуудал ойрын хугацаанд шийдэгдэж магадгүй гэсэн юм байна. Аман үүний дараагаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс томоохон хэмжээний хяналт шалгалт хийхийг зөвшөөрнө гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Гэвч Иран улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи хэвлэлд өгсөн ярилцлагада Техран цөмийн шалгалтын талаар ямар нэгэн шинэ үүрэг амлалт аваагүй гэж хэлсэн байна. Ямар түүний хэлснээр хэрвээ олон улсын атомын энерги агентлагтай хамтран ажиллах асуудал яригдж байгаа бол зөвхөн Иран улсын парламент үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн баталсан журмын хүрээнд л хэрэгжинэ гэж тайлбарсан байна. Уулзалтаас гарсан үр дүнгуудын тухайд гэвэл хилэлцээний хамгийн анхаарал татсан үр дүнгуудын нэг нь бол Ираны эсрэг хэрэгжүүлж ирсэн Америк нэгдсэн улсын эдийн засгийн хоргийн зарим хэсгийг 60 хоногийн хугацаатай түтгэлзүүлсэн явдал байлаа. Ингэснээр Ираны банкны гүйлгээ, даатгал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавигдсан олон хязгаарлалтыг дүр хугацаанд цоцолж байгаа юм. Америк нэгдсэн улсын сангийн яамнаас гаргасан тусгай зөвшөөрлийн дагуу Иран 8 дугаар сарын 21-ний хүртэл газрын тос, бусад бүтээгдэхүүн, мөн химийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд чөлөөтэй борлуулах боломжтой болж байгаа юм байна. Түүнчлэн олон 10 жилийн дараа анх удаа Ираны газрын тосыг $10 арилжаалах Америк нэгдсэн улсад шууд экспортлох боломж гэсэн нэгдэж байна. Үүний хариуд Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессентийн мэдээлснээр хоргийг түр зуцаасны дараагаар Иран ормосын хоолойг нээлттэй байлгах, мөн олон улсын атомын энерги агентлагийн байцаагч нарыг буцаан ажилуулах асуудлыг хилэлцэхээр тохиролцсон гэж байна. Гэвч Ираны тал энэ тайлбарыг мөн баталгаажуулаагүй байна. Хоёр талын байр суурийн энэхүү зөрүүтэй байдал нь эх 60 хоногийн хилэлцээний хамгийн том сорилтуудын нэг болох төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар цааш техникийн хилцээ бол явна. Ираны хэвлэлүүдийн хэлж байгаагаар улс төрийн түвшний эхний шатны яриа хэлэлцээ бол дууссан. Цаашид цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ, сэргээн босгол зэрэг асуудлаар тусгай ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллах юм байна. Зуурчлагч орнод болох Катар, Пакистан зэрэг улсын хамтарсан мэдээлэлд дурдж байгаагаар бол талууд 60 хоногийн дотор эцсийн гэрээ байгуулах зорилготой байгаа. Энэ хугацаанд техникийн түвшний хилэлцээ үргэлжилнэ гэж байгаа юм. Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун хөдөлмөрийн намын төв хорооны хуралдааны үеэр дэлхийд дахин улам бүр тодорхойгүй эдрэгтэй эргэлзээтэй болж байгаа энэ үед цөмийн зэвсэгт улсынхаа байр сууриа бүрэн хэрэгжүүлэх нь улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах цорын ганц зөв замаа гэж мэдээлээ. Энэ нөрөө Ким Жон Ун улсаа цөмийн зэвсэгтэй улсаа гэж үзэж байгаа гэдгээ олон нийтэд дахин нэг удаа сануулж байгаа хэрэг. Үүнээс гадна улсынхаа цөмийн зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарлаж байгаа хэрэг юм. Тэрээр цааш хэлсэн үгэндээ Америк нэгдсэн улсыг Европ болон ойролт орон дох мөргөлдөөнүүдийг буцадгаж байна гэж буруутгалаа. Их гүрнүүдийн ноёрхох хүсэл дэлхийд даяарх сөргөлдөөн мөргөлдөөнийг улам ширүүсгэж байна гэж тодорхойлсон байна. Наман Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улс хамтарсан цөмийн тогтоон барих бодлогоо тасралтгүй өргөжүүлж байгаа нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам аюултай болгож байна гэж буруутгасан байна. Тэрээр энэ бодлогын цорын ганц зорилго нь Хойд Солонгос улсад цохилт өгөх дарамт учруулахаа гэж үзэж байна.
Тиймээс Пиньянг цөмийн хүчээ өргөжлүүлж цөмийн зэвсэгтэй улсын статусаа боддоор хэрэгжүүлэх нь олон талын эрсдэлтэй ийм нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах хамгийн зөв бөгөөд цорын ганц арга замаа гэж үзэж байгаа юм. Наман үгээрээ тэрээр Хойд Солонгос улс цөмийн зэвсгээс ангижрах хэрэлцээ хийх сонирхолгүй хിവэрэ байгааг бол дахин харууллаа гэж ажиллагч нар үзэж байгаа. Гэхдээ цаашид зөвхөн цөмийн зэвсэгтэй улс гэсэн статустайгаар бусад улсуудтай ижил төвшөнд хэлэлцээ хийхийг хүсэж байж болно. Мөн зэвсгээ бүрэн устгах биш харин зэвсгийн тоог хязгаарлах асуудлыг хэлэлцэх сонирхолтой байж магадгүй гэж таамаглаж байна. Хойд Солонгосын цөмийн хүчин чадал ямар хэмжээнд байгаа тухайд харуул олон улсын судалгааны байгууллагуудын тооцоололоор өнөөдөр ойролцоогоор 50-аас 90 ширхэг цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байж магадгүй юм. Мөн тус улс 2006 оноос хойш нийт 6 удаа цөмийн туршилт хийсэн байдаг. Мөн төв алгасагч баллистик пуужин хөгжүүлсэн тэдгээр нь Америк нэгдсэн улсын их газрын ихэнх хэсэгт хүрэх чадвартай гэгдэж байгаа. Цаашид цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх зорилт дэвшүүлээд байгаа юм байна. 2024 оны 7 дугаар сард Их Британи улсын парламентын сонгуульд үнэлэхий ялалт байгуулж хөдөлмөрийн намыг 14 жилийн дараа дэлхийн дахин засгийн эрхэнд авчирсан Кир Стармер ердөө 2 жил хүрэхгүй хугацааны дараагаар ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байна. Эдийн засгийн хүндрэл, бодлогын алдаа дутагдал, маргаантай томилгоо, нам доторх эсэргүүцэл, дарамт зэрэг нь түүний улс төрийн замналыг ийхүү маш богино хугацаанд дуусгалаа гэж шинжээч дүгнэж байна. Анхандаа бол түүний нам маш эрчтэй эхэлсэн. 2024 оны сонгуулиар хөдөлмөрийн нам 650 суудлын 411-ийг нь авч консерватив намын 14 жилийн засаглалыг өндөрлүүлж байсан. Тухайн үед Кир Стармер улс орныхоо шинжилэл өөрчлөлтийн эрен үеийг эхлүүлж байна гэж зарлаж хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөө ажиллана гэж амлаж байсан юм. Гэвч засгийн эрхийг авснаас хойш удалгүй эдийн засгийн асуудлууд томоохон сорилт болж нэр хүндийг нь унагсан байна. Угтаа бол Кир Стармерийн засгийн газар COVID-19 сар дахал болон Украинд өрнөж байгаа дайны улмаас аль хэдийн доройтсон эдийн засгийг өвлөж авсан гэж хэлж болно. Гэвч нөхцөл байдлыг сайжруулах эхний оролдлогууд ахламууд нь төдийлөн үр дүнгээ өгөөгүй байна. Тухайлбал Кир Стармер болон түүний сангийн сайд Рэйчел Ривс нар эдийн засгийн нөхцөл байдлыг хэтэрхий муу байна гэж гутранг дүрсэлсэн нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн итгэлийг сулруулахад хүргэсэн байна. Мөн төсвийн алдагдлыг нөхөхийн тулд ажил олгогч нарт ноогдуулж байсан татварыг нэмэгдүүлсэн компаниудад дарамтуулж ажилд авах үйл ажиллагаагаа хумхад хүргэсэн байна. Үүний дараагаар он гарснаас хойш Кир Стармерийн нэр хүндэд хамгийн хүчтэй цохилт болсон зүйл нь хөдөлмөрийн намын Ахмад улс төрч Питер Манделсныг Америк нэгдсэн улсад суух эчин сайдаар томилсон явдал байна. Хиндэ энэхүү томилгоо Дональд Трампын цагиргаатай харилцаагаа сайжруулах маш ухаалаг алхам байлаа гэж харагдаж байсан. Гэвч удалгүй Манделсныг талийгаач санхүүч бэлгийн гэмт хэрэгтэн Джеффри Эпштейнтэй урд нь ойр харилцаатай байсан тухай шинэ мэдээлэлүүд гарч ирсэн байна. Улмаар Кир Стармер түүнийг ажлаас нь чөлөөлсөн боловч энэхүү шийдвэр тун хожимдсон ерөнхий сайдын нэр хүндэд аль хэдийн маш томоохон сэвийг үлдээсэн гэж хэлж байна. Ил болсон баримтуудаар Манделсон аюулгүй байдлын шалгалтанд нэгдүгээрт тэнцээгүй байсан. Хоёрдугаарт төрийн нууц мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгалтанд орж байсан гэдг нь бүр их шүүмжлэл дагуулсан шалтгаан болсон байна. Эцэстээ энэ сард болсон орон нутгийн сонгуулиар хөдөлмөрийн намынхны рейтинг огцон унсан байгаа нь маш тод харагдсан байна. Ингэснээр Кир Стармер цааш төвчж үлдэх боломжгүй болсон гэж хэлж болохоор. Тодорхойлбол баруун жигүүрийн шинэ хүчин болох шинжлэл нам хамгийн олон суудлал авч мөн ногоо нам зүүнний үзэлтэй сонгогчдын саналыг ихээр цуглуулсан. Үүний дараагаар хөдөлмөрийн намын 100 гаруй парламентын гишүүн Кир Стармерыг огцорохыг шаардсан байна. Мөн эрүүл мэндийн сайд West Street-ийн тэргүүртэй хэд хэдэн сайд нар болон холбогдох бусад албан тушаалтнууд эсэргүүцлээ илэрхийлж албан тушаалаас сайн дураараа буусан байгаа юм. Харин одоо Кир Стармерийн оронд ерөнхий сайд болж чадхуйц хамгийн хүчтэй нэр дэвшигчээр их Манчестер хотын захирагч Энди Бернхам нэрлэгдэж байна. Хөдөлмөрийн намын үндэснийг гүйцэтгэх хороо 7 дугаар сарын 9-өөс нэр дэвшигчдийн хүсэлтийг авч эхлэх гэж байгаа юм. Дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор баруун Европын зарим бүс нутгуудад цагуурын эрс тэс үзэгдлүүд жилэрх тусамд нэмэгцээр байгаагийн нэг нь яг одоо тус бүс нутагт үүсэж байгаа хэд халалт агаарын хэмжээний огцом өөрчлөлтөөс маш тод харагдаж байна. Европ даяар үргэлжилж байгаа хэд халалтын улмаас өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн хотод агаарын хэм 40 Цельсиэс даван ердийнхөөс огцом нэмэгдэж аюултай нөхцөл байдал үүссэн байна. Энэ нөрөө 6 дугаар сард баруун Европын түүхэнд тохиож байгаа хамгийн өндөр агаарын хэмт тооцогдож байна.
Ерөнхийдөө зуны улиралд Европод агаарын дундаж хим ойролцоогоор дунджаар 1963 Цельс байдаг хэдий ч хойд бус нутгуудад 15 Цельс, өмнөд бүсүүдэд 35 Цельс хүртэл халдаг юм. Одоогоор Франц улсын баруун хэсгийн дарсны бүс нутаг болох Бордо хотод агаарын температур 41.9 хэм хүртэл өссөн байна. 2024 оны 8 дугаар сард тогтоосон дээд үзүүлэлтийг ийхүү эвдсэн байна. Харин Францын төв Пуэте хотод температур 41.2 хэмт хүрч 1947 онд тогтоосон дээд үзүүлэлтийг давсан байна. Тэгвэл тус улсад ойрын өдрүүдэд үүсээд байгаа энэхүү хэд халалтын улмаас одоогийн байдлаар 18 хүн харамсалтайгаар амиа алсны дотор халуун машинд орхидож үлдсэн 2 болон 4 насны 2 хүүхэд байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 80-аас 95 насны 3 ахмад настан хэд халалтын улмаас эрүүл мэндийн байдал нь огцом дордож улмаар нас арсан байна. Ням гаргаас даваа гарагийн хооронд нэгэн хоногийн хугацаанд халуунаас дөлж усанд сэрүүцгээр орсон 13 хүн живж амиа алдсан тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Тиймээс албаныхан иргэдийг зөвхөн хяналттай аврагчтай газар усанд сэлхийг иргэний аюулгүй байдлыг албанаас анхааруулж байна. Тэгвэл Их Британи улсын тухайд нөхцөл байдал үндэсний цагуурын албаны мэдээснээр үргэлжилж байгаа 4 өдрийн хэд халалтын улмаас зарим бүс нутагт агаарын хэм 39 хэмээс дээш зааж 1957 болон 1976 онд тогтоож байсан 6 дугаар сарын дээд үзүүлэлт болох 38.6 хэмийг давсан байна. Мөн Итали улсын тухайд өчигдөр тус улсын засгийн газраас 12 хотод улаан түвшний сэрэмжлүүлэг гаргаж ард иргэдийг эрүүл мэнд амьнасаа хамгаалж зайлбуулах гадаах үйл ажиллагаанд оролцохгүй байхыг хатуу анхааруулсан байна. Энэ тайлбарт хэд халуунаас болж яагаад хүний амьнас эрсдэг талаар товч тайлбарлал халууны стресс гэж нэрлэгддэг энэхүү нөлөө нь биедэх их хэмжээний дулаан гадагшлах боломжгүйгээс болж энэ нөхцөл байдал үүсдэг юм байна. Энэ үеэр ядрах, толгой өвдөх, дотор муухаарах, анхаарал сулрах, хүлрэх, арил сулах, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Дахиад халуун агаарын хэм зөвхөн хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгээд зогсоохгүй амьтдын танаас нь хүртэл аюул дагуулдаг байна. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Австрали улсын цагдаа өнгөрсөн баасан гарагт Сидней хотын баруун захын Лондон Дьюри дүүрэгт байрлах нэгэн байгууламжтай 3 ачааны чингэлэг доор газар ухаж байрлуулсан хувцар самнуудад нуусан 2.7 тонн кокаиныг олж хураан авсан байна. Энэ тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн их хэмжээний кокаин илрүүлсэн тохиолдол болсон байна. Мөн энэхүү илрүүлсэн харт амихны зах зээлийн үнэ нь ойролцоогоор 816 сая австрали доллар буюу төгрөгөөр бол 204 их найт төгрөг болж байгаа юм байна. Лондон Дьюри дэх уг байгууламжид хийсэн нэгжлэг Минжиан нэртэй ажиллагааны хэсэг. Энэхүү ажиллагааг энэ оны 5 дугаар сард Midge Point дахь завны зогсоолын ойролцоох уснаас 40 кг кокаин илрүүлсний дараагаар эхлүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас энэхүү ажиллагаатай холбоотой хэд хэдэн гэрэл зургийг нийтэлсэн байсан. Энэ нь том оврын савнд нуусан зурагт мансууруулах бодис алба хаагчид с жигтнийг саатуулж байгаа зургууд байсан байна. Цагдаагийн албан хаагчдаас зугтахыг завдсан гих 21 болон 25 настай хоёр с жигтэн этгээдэг хэргийн газраас баривчилсан гэдгээ мэдээллээ. Тэднийг хууль бусаар хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн. Мөн хадгалсан гих үндэслэлээр буруутгаж яллагдагчаар татсан байна. Хэрвээ тэдний гин буруутай тогтоогдвол бүх насаараа ч хоригдох ялавч магадгүй байгаа юм. Мөн хэрэгтэй холбоотойгоор мөдөр шалгах ажиллагааны хүрээнд Queensland болон Шинэ Өмнөд Wales мужуудаас өөр 6 хүнийг баривчилж яллагдагчаар татсан байна. Тэдний дунд 31 настай нэг эмэгтэй байгаа ба түүнийг харт амих хадгалах үйл ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэж байна. Кокаиныг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн захиалгаар хойд Queensland мужийн Midge Point хэмээх жижиг суурингаар дамжуулан Австрали улсад хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг нь хууль бус тээвэрлэлтэй холбоотой байж болзошгүй MV Welt гэх нэртэй хөлөг онгоцыг Соломоны арлуудад саатуулж шалгалтын ажиллагааг үргэлжилж байна гэж албаныхан хэллээ. Хэдийгээр газар зүүн байршлын хувьд аслагдмал бүс нутагч гэлээ номхон далайн арлын орнууд Өмнөд Америк болон зүүн өмнөд Азиас Австрали, Шинэ Зеланд улсууд руу чиглэсэн өндөр ашигтай кокаин болон метамфетамины хууль бус тээвэрлэлтийн дамжин өнгөрөх гол бүс болж хувирсан байгаа нь энэхүү хэрэгээс харагдаж байна. Дашин дуртахад нэгдсэн үндэсний байгууллагын өнгөрсөн оны тайланд дурдсанаар Австрали болон Шинэ Зеланд улсын иргэд кокаины хэрэглээний түвшнөөр дэлхийд хамгийн өндөрт тооцогддог юм байна. Түүнчлэн Австрали улс нь харт амихны зах зээлийн хувьд өндөр ашигтай бүсэд ордог кокаин гудамжны зах зээл дээр 1 грамм нь ойролцоогоор 300 австрали долларт хүрдэг юм байна. Гэхдээ хэрэглээгээ дагаад кокаинтай холбоотой нас баралч гэсэн их байна. Австрали улсад кокаинтай холбоотой нас баралт 2024 онд 28% өсөж 141-д хүрсэн байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болсон байгаа юм.
Хөтөлбөр үргэлжилж байна. Хөргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөе. Катаны Раслафан аж үйлдвэрийн бүсдэх шингэрүүлсэн байгалийн байгууламжид дэлбэрэлт болж 13 хүн амиа алдаж 66 хүн шахадлаа. Дотоод хэргийн яамны мэдээснээр нэм гарагийн орой болсон энэхүү үйл явдал нь техникийн осол байсан гэлээ. Намын эрчим хүчний сайд Саад Шерида Аль-Кайби осол экспортын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй хорлон сүйдэх үйл ажиллагаа биш гэж зарласан байна. Раслафан бомб нь дэлхийн хамгийн том хиймэл бомб, мөн шингэрүүлсэн байгалийн экспортын хамгийн том төвд тооцогддог байна. Дэлбэрэлтийн чичиргээ нийслэл Доха хотод хүртэл мэдрэгдэж, оршин суугчдын дунд түгшүүр үүсгэсэн байна. Дээрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд байгаль орчинд аюул учраагүй гэлээ. Америк нэгдсэн улсын нэрт консерватив таймч Такер Карлсон ирэх 11-р сарын завсрын сонгуулиар бүгд найрамдах намыг дэмжихгүй гэдгээ мэдгэлээ. Датрер подкаст ярилцлагынхаа үеэр ардчилсан намыг ч гэсэн мөн дэмжихгүй гэдгээ хэлж ямар сонголт хийхээ одоогийн байдлаар хараахан шийдээгүй байгаа гэсэн байна. Fox News сувгаас 2023 онд гарснаас хойш Карлсон өөрийн подкастаар дамжуулан олон сая дагагчтай болсон юм а. Сүүлийн үед тэрээр ерөнхийлөгч Дональд Трампын бодлогоос ялангуяа Ирантай хийсэн дайны шийдвэрээс болж намынхаа байр сууриас улам холдох болсон байна. Карлсон 2024 оны сонгуульд Дональд Трампыг дэмжиж байсан ч Ираны дайны дараагаар түүнийг дэмжсэндээ харамсаж байгаа гэдэг хүртэл хэлээд байсан юм а. Герман улсын засгийн газар Европын батлан хамгаалах үйлдвэрлэлийг бэхжүүлэх хүрээнд KNDS компани 40%-ийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ зарлаа. Энэхүү компани Германы Leopard болон Францын Leclerc танкуудыг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай. 2015 онд Германы Krauss Maffei Wegmann болон Францын Nexter компаниуд нэгдэж KNDS-ийг байгуулсан бөгөөд одоогоор Францын төр 50%-ийг нь эзэмшдэг байна. Филиппин улсын төв хэсгийн Таклобан хотын Сан Хосе үндэсний ахлах сургуульд 2 сурагч галц хэсгээр гал нээсний улмаас 3 сурагч амиа алдаж 20 гаруй хүн шаргадлаа. Насжигтнүүд болох 14 болон 15 настай 2 сурагчийг цагдаа нар баривчилсан байна. Шархагдсан хүмүүсийн 15 нь буудуулсан. Тэдний дунд толгойдоо шархавсан 1 сурагчийн биеийн байдал хүнд байна. Бусд нь аюулаас зогтох зорилготойгоор цонхоор өсөрч бэрцсэн юм байна. Хэрэг явдлын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт үргэлжилж байгаа зөвтөжилсөн мэдүүлгээр сэжигтнүүд өөрсдийгөө сургууль дээр дээрлэхүүлдэг байсан гэж мэдүүлсэн байна. Филиппинд сургуулийн орчинд ийм төрлийн халдлага харьцангуй ховор тохиолдог учраас энэ хэрэг олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний таймаг хэлбэрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.